Олимпиадад ороод анхныхаа медалийг авсан хүн бол мэдээж баяртай байдаг яг хоо. Гэхдээ тамирчин хүн бол ханж болохгүй. Жаашд одоо он гараад дэлхийн аварга байна, дэлхийн цомын аварга байна. Тэгээд Олимпиад уусаад Токио 2020 гээд одоо 20 оны Олимпиад одоо бэлдэх нүүрийг хөдөлмөр байна да. Миний хүч нь яг ер нь Ази аварга дэлхийн аварга дэлхийн цомын аварга гэдээ явдаг. Тэр болгонд миний хүч нь дандаа медальтай ирдэг. Сэтгэл зүй бол бүрэн хангалтсан байсан. Ер нь бол аавн гэсэн дотроо итгэлтэй байсан. Таны хувьд одоо эхний захиалгаараа 210 кг өргөсөн шүү дээ. Сүүлийн хоёр захиалгаараа 217 өргөсөн боловч шүүгч тооцоогүй. Тэр өргөснийхөө тухайд нь ямар бодол байгаа? Шүүгчийн бол сая энэ Олимпиад ерөөсөн шүүгчийн хувьд маш их хатуу болсон. Тэгээд шүүгчийн шийдвэр би мен шалтгаалаад одоо нөгөө өргөлт маань тэмцээн маань буцчихгүйгээс хойш одоо ийм гэж хэлмээр байна. Захиалга бол битээр ингэсэн. Хүрлийн медаль авна. Тэгээд битээрийн захиалга 4 дугаар байранд багтаа. Тэгэхээр 3 дахь нь хойно үстэй. Тэгээ хойгоод сараас бас хүмүүстээ явжсэн. Энийг харсан чинь 10 210 яатсан. Нөгөө барьцыг тамирчид. Гэт энэ мөнгө медаль авсан. Ихтэй адилхан өргөсөн. 217 тооцсон бол тэгэхээр мөнгө медаль байсан. 221 болгож үзсэн. Тэр 21 бол медаль байсан. 220-аар авсан шүү дээ. Эмиратын дээр Олимпиад. Хүүтэй маш их баярлж байна. Түүнээс гадна би ганцхан хүүтэй баярлаа гэж хэлбэ. Миний Монголын бүх ард түмнүүд бүгдээр миний хүүгээр амьсгалж, бүгдээр миний хүүгээ амжилтыг өстой бахархсан. Би тэгэл тэр бүгдтэй өстой Монголынхаа ард түмнүүдийг баярлж байна гэж хэлмээр байна да. Одоо манай энд ихэд дэлхийн 44 орноос шилмэд 10 тамирчин олж байгаа. Тэгээд сая алтан медалийг болоод Олимпийн аваргаас дахиад авчлаа. 2 удаа Олимпийн аварга боллоо сая. Эмиратын тамирчин. Тэгээд тэрний хараас гөөгөөд ингээд медаль авсан бас баяртай байна. Аваргад аврагд эдэмнээс.